За бүгдээрээ сайн байцгаана. Happy 24 клубээс мэдчилж байна. Өнөөдөр та бүгдэд ханш арилжааны техник анализ ч юм уу фундаментал анализын талаар ярихгүй. За энэ Binance Bridge дээр өчигдөр зар гарсан байгаа. Binance Bridge-ийн derivative буюу futures арилжааны бирж худалдаж авсан байна. FTX гэдэг энэ бол Малтад үүссэн бирж юм шиг байна. Тэгээд энэ 19 онд үүссэн байлээ. За энэ Binance ягаад энэ futures арилжааны дахиад нэг юм бирж аваад байгаа нь маш их сонирхол татж байгаа. За уг биржлүүн ингээд бүгдээр ороод хараа энэ бас их айтаахан олон derivative буюу futures арилжаа хийх боломжтой бирж харагдж байсан. За ингээд дэмжиж байгаа гэдэг маш олон юм Tomomatic, EOS, USD, Yomo гэдэг ингээд иймэрхүү. За энэний нарийн дэлгэрэнгүй харъя. Дандаа futures арилжааны токентой just Matic за энэ Matic-ийн харъя. За Binance-ийн бирж худалдаж авсан байна. Энийг цаашаа мэдээж хөгжүүлэх байх. За уг Binance бирж бол өөрөө маш их хөгжиж явж байгаа. Та бүгд энэ биржийг бас сонирхоод үзээрэй цаашдаа яаж хөгжих нь. Энэ дээр бол би бас өөрөө бүртгүүлсэн байгаа. Миний реферал хийгээр бүртгүүлэх хүмүүс энэ видеонд ор байгаа комментос аваарай. За Binance бирж 12 сарын 15-наас энэ шинэ одоо промошн гэдэг юм уу токен гаргаж байгаа. Hodl гэдэг. Анхных нь бол 15-нд гарсан. Энэ бол non-fungible токен гэдэг ийм токен руу бол одоо дэлхийн нийтээр орж байна. Нэг өсөндөө fiat мөнгөтэй ч юм уу одоо бидний хэрэглэдэг цаас мөнгөтэй ч юм уу зоостой харьцуулах юм бол бэлгэдлийн чанартай зооснууд гаргадаг шүү дээ. Энэ зоос нэг төгрөгч гэдэг юм уу 5,000 гэдэг шиг энэ бол цөөхөн тоогоор гарч байгаа. Ингээд 6 ширхэг гарах юм байлаа. Өөрсдөө тусдаа үнэтэй блокчейн бол бас өөрөөр бичигдсэн. Нэг өсөндөө орлуулшгүй зоос гэсэн. Зоос цуглуулдаг хүмүүс бол эртний зоосыг цуглуулад нэг төгрөгч гэдэг юм уу нэг мөнгөний ч юм гэдэг юм уу 1 центний зоосыг бол одоо хэдэн 10,000 зарим нь бол 300-400 мянган доллараар хүртэл зарж байгаа шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн энэ токен бол мэдээж блокчейн дээр бичигдсэн. Блокчейн дээр бичигдэхдээ өөр ERC 721,155 ч гэдэг ийм эфирм дээр бичигддэг байгаа. Ягаад гэвэл энэ бүртгэл нь арай өөр орлуулшгүй токенуудын блокчейн өөрөдөг. За энэ арай өөр юм руу орож явчих чинь энэ талаар сонирхож байгаа хүмүүс бол бидэнтэй харьцаад асууж болно. За эхнийх нь ингээд hodl гэдэг non-fungible токен гарсан. Орлуулшгүй токен давтагдшгүй цөөхөн доогоор гарч байгаа 1860 ширхэг гарсан. За энэ токеныг бол би аваад хадгалчлаа гэх нэг жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа л одоо авсан үнээс хэд дахин өсөх магадaltaй 1860 ширхэг л гарч байгаа. За энийг бол мэдээж одоо цааш нь авахтаа бол тодорхой нөхцөлтөө бүгдээр харцгаая. Ингээд Binance биржийнхаа заавал хүүтэн төрөвчлөө биржийн данс биш Trust Wallet ч юм уу өөрийнхөө тусад нь байгаа трансферын ноолыг BNB шилжүүлнэ барина гэсэн юм тусгай нөхцлүүдтэй юм байгаа. За энэ юуг нь стандартыг хараарай. ERC 1155 гэдэг энэ Ethereum стандарт дээр явагдаж байгаа. Ийм стандартыг хүлээж авдаг тусдаа биржийн бүс төрөвчлөө шилжүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ биднээс бол Trust-ыг аваад хэрэгжилж байгаа. Дараагийнх нь бол 12 сарын 16-нд гарсан Christmas зориулсан юм бас орлуулшгүй токен гарсан байна. Энэ нь бол арай цөөрцөн 1-1000 ширхэг бас нэг тусгай нөхцлүүдтэй. Ингээд нөхцлүүдийг бичсэн байна. 17-ны хүртэл ингээд энэ хугацаанд бол аваад энэ доотлын нөхцлүүдийг хэрэгжүүлсэн тохиолдол энэ 1000 ширхгийн дотор авах нь шүү дээ. За гурав дахь нь бол 18-нд гарсан байгаа. За Candy Coin гэдэг. Бас л одоо үн цэнтэй болох яванда зоос энэ одоо Candy-гийн зургийг үзүүлсэн байна. Энэ бол 500 ширхэг байна. Бас нөхцлүүдийг бичсэн байгаа. Ингээд энэ та оролцоод үн цэнтэй одоо нэг өсөндөө эртний зоосыг аваад хадгалж яана л гэсэн ирээдүйд үн цэнтэй болно. Энэ бол эхний цуврал сэр юм байгаа. Монголоор бол биднээс бол одоо ингээд зарим нэг хэллэгийг хэлэхэд бол одоо өөртөө орчуулагдаагүй
яаж хэлэх вэ? Токеныг юу гэх юм гэдэг тийм ээ. Биднээс бол хасаа гэвэл зүгээр юм болов гэж бодож байгаа. Coin нь бол зоос гэж ярьсан зүгээр болов. За энэ дөрөвт номерын хасаа юм уу? Жетон токен гэсэн үг л дээ. Энэ бол Benable гэдэг 250 ширхэг гарч байна. 50 ширхэгийн бол арай идэвхтэй өөрийнхөө реферал хаягийг тараасан хүнд бас нэмэлтээр өгөх юм байна. Ингээд 300 ширхгийг өгөх нь байна. Сүүлийн хугацаанд 23 ширхэг ингээд бас тодорхой нөхцөлийг одоо хангасан хүмүүст өгөх юм байна. За энэ бол бүр цөөрөөд байгаа. Өдөр ирэх тусам цөөрж байгаа. Гаргаж байгаа энэ одоо тухайн токенууд нь. За энд оролцсон гэвэл бас энэ futures арилжааны balance дээр данс нэг хэрэгтэй. Биднээсээ бол happy 24 гэж байгаа. Open futures account гэдэг futures дастаа болон болох гээд орох чинь ийм самбар гарна. Самбар дээр happy 24 гэдэг учраас биднээс өмнөх бичлэгтээ бичсэн байгаа. Тэгээд 5 дахь 6 дахь гэдэг гарах нь байна. Тийм учраас энэ дээр та нар хөрөнгө өсгөх ч юм уу тодорхой хэмжээний үн цэнтэй болох токеныг аваад хадгалахын тулд хөрөнгө өсгөх боломж байна. За дараагийн мэдээ бол биднээс Poloniex биржийн талаар дурдах гэж байна. Poloniex бирж бол 18 оны 2 сард бол Circle компани авсан байгаа. Circle компани аваад энийг нэлээд хөгжүүлэх гэж үзсэн боловч одоохондоо USDC токен дээрээ төвлөрөөд бусад энэ биржээс гадуурх одоо арилжаа энэ Poloniex биржидээс зарж ах шиг. Энийг бол 2018 оны 2 сараас авсан байгаа Circle компани. Яг хэдээр авсан мэдэгдэх боловч хүмүүсийн ярьж байгаа 400 сая доллар худалдаж авсан байдаг боловч зарчлаа. Одоо авсан хүн бол энэ Justin Sun байгаа. Justin Sun-ыг та бүгд мэднэ. Энэ Warren Buffett-тай уулзсан нойрно гэдээ биднээс өмнө бичлэг хийжсэн. Энэ Polo Digital Asset гэдэг компаниуд дамжуулаад авчиж шиг байна. Тэгээд аваад энэ дээр байгаа Америкийн бүртгэлтэй хүмүүсийг бол энэ биржээс гаргаж байна. Энэ гаргах ажиллагаагаа бол 10 сараас эхэлсэн. 10 сараас бол данс нэхгүй гэж байгаа чинь 11 сарын 15 гэж ерөөсөө Америкийн иргэдээс бол энд данс нээлэхгүй гэсэн юм зорилго тавиад ажиллаж байгаа. Нөгөө нэг зүйл нь бол их хэлбэрчлэгдэж эхэлж байна. Энд ажиллаж байгаа Америк ажилчдыг бол халаад өөрийн одоо Аз гаралтай хүмүүсийг тавьж байгаа шиг байна. Тэрнүүтэй QIC бүртгэлгүй 1-р левел рүү орж болно. 2-р левел рүү орох юм бол энэ KYC эднэсийг хийгээд явах боломжтой байгаа. Энэ ялгаа нь бол энэ харж байна та нар 10,000 долларыг өдөрт гарна. Левел 2 нь бол 25,000 гэдэг энэ ялгаануудыг та бүгд хараарай. За 1-р левел дээр бол маржин арилжаа эднэс лендинг зээл хийх ч юм уу фиат мөнгийг бол хөлгөх боломжгүй ийм юмнууд байна. За ингээд ерөнхийдөө Binance биржийг бодвол жоохон миний хувьд бол болохгүй санагдаж байгаа. Мэдээж хөгжүүлээд Binance-та бас л Аз хүн чинь нэлээд сайжруулах байхаа энэ нүүр царай одоо арилжааны нуян хатан байдлуудын өөрчлөлт шин зүйлүүд оруулах байх. За дараагийн мэдээлэл бол биднээс энэ BitMatch гэдгийн талаар ярьсан байгаа. Энэ дээр би Sumo дээр бол бооцоо тавьсан. Энэ бол их зүгээр юм сайт байгаа шүү. Блокчейн дээр бичигддэг дэлхийн одоо энэ спортын тэмцээн уралдаан дээр тодорхой хэмжээгээр би энд бооцоо тавьж болно. Хөрөнгөө хийчихэд аль баг нь хожихгүйгээр бооцоогоо тавина. Яг энэ одоо тоглоомын bookmaker control гэсэн үг л дээ. Азартны тоглоом буюу тэн дээр бооцоо тавьдаг хурдан морч гэдэг юм уу те тодорхой хэмжээний одоо бооцоот тэмцээн дээр бокс дээр хүртэл тавьдаг шүү дээ. Тэрийг бол bookmaker компаниуд зохицуулж тавьсан бооцоонууд хуваарлах. Тэрнтэй ажиллах юм бол энийг бол тоглоомын BitMatch гэдэг энэ сайт бол bookmaker-ийн үүргийг гүйцэтгэхэд блокчейн дээр бичсэн учраас шууд хуваарлагдаад явна. 3 дахь жигтэйд хэрэггүй. Энэ дээр бол дэлхийн нэр хүндтэй юм одоо болж байгаа болон ирээдүйд болох спортын төрлүүд дээр бооцоо тавих боломжтой юм байгаа. Энийг бол хүсвэл биднээс арай дэлгэрэнгээр тайлбарлаж өгч болно. Та нарын комментд бас бичээрэй. За дараагийн нэг сайн мэдээ бол энэ Artcoin маань CoinMarket дээр гарсан. За Artcoin-ийн талаар жоохон ярилцъя. За ингээд та нар ингээд хангууд X гэдэг гарсан. За энэ Artcoin 18-нд бирж дээр гарсан байгаа. Гараад бол айхтар өсөлт үзүүлээгүй. Цаашдаа яах нь бас тодорхой бус байдалтай байгаа.
5 тэрбум ард coin гарсан боловч 2 жилийн дараа энэ түүз нь хуралдаад хэд болохыг шийднэ. 10 тэрбум болох уугүй юу? Гүн гурвалд нэгдэл болон хасын гавьтай компаниуд хоорондоо шилжүүлэх үү яах вэ? Энэ бас тодорхойгүй. Тийм учраас төвлөрсөн ч байна уу? Төвлөрөөгүй блокчейн дээр бичигдсэн тухайн компани ч юм уу биржийн крипто валютууд бол хичнээн хүний хэрэгцээг хангаж байна. Ямар зориулалтаа хийгдсэн гэдгээс нь харж иж ирээдүйн одоо үн цэнийг үнэлжээж хөрөнгө оруулах нь зөв болов. За мэдээж компаниуд энийг ард coin хөгжүүлэлтээ хийгээд үн цэнийг өсгөх баха. За ингээд бүгдээрээ үнийг харъя. За энийг харахаас өмнө ямар бирж дээр ард coin маань гарч ирсэн бэ гэдэг ингээд үзэхлээр өчигдрийнхоос бол нэг 455% өсөлттэй. За энэ график юмнуудыг бид бас дараа нь дахиад сайн ярилцсан. Үүнээс өмнө гадаадын BTC-EXA гэдэг энэ Австралийн бирж дээр гарч ирсэн. Гараад энд бол бас л олигтой тийм хөрөх чадваргүй юм ба. Ягаад гэхээр энд оролцож байгаа хүмүүс зөвхөн монголчууд биш гадны компани хүмүүс энд маш их хөрөнгө хийвэл юм хөрөх чадвар үүснэ, үнцэнтэй болно. Үнцэнтэй болохын тулд мэдээж компани сайн ажиллах хэрэгтэй. За энэ Stacks дээр гарсан. За Stacks дээр бол сүүлд нь гарсан боловч одоо энэ дунджаар 0.12 гэдэг нь нэг дунджаар нэг 3 төгрөгтэй байгаа боловч ингээд ханшуул ингээд бүр 0.02% нэг төгрөгөөр хүртэл зарагч ирсэн юм тохиолдол байгаа. За энэ дээр бол нэг хэмжиглээд байх явдалгүй нэг төгрөгөөр зарагч ирсэн яванда 10 төгрөг рүү орох магадaltaй. Тэгээ компанийн үйл ажиллагааны шалтгаална. За одоо market cap руу ороод яри хамгийн их үн хэд тусан байна. За зах зээл дээр 18-нд гарсан. За энэ 18-нд гараад жоохон унаад ингээд жоохон үндих маягтай ингэж яваад огцом энд хэдэндээ 20-ны өглөөний 8 цагт өсөөд ингээд огцом унсан байна. Энд бол мэдээж ийм огцом уналт хөдөлгөөн дээр тодорхой хэмжээний их хэмжээтэй зоостой хүмүүс тоглолт хийж байгаа гэсэн. Энд бол компани дотоод талт байж магадгүй эсвэл ардын одоо нөгөө хамааралтай компаниуд хоорондоо тохирохгүй эртхэн ханшийн 4 төгрөгөөс унахаас өмнө 4 төгрөгөөр зараач гэдэг юм уу байдлаар ингээд арилжээж магадгүй ингээд буцаад өссөн байна. За энэ дээр бүгдээрээ харнаа нийт 5 тэрбум байгаа. За 5 тэрбум 158 сая 308 мянга байна. За мөн тооцоо хийж үзнэ энэ дээр хэвлээ. За ямар тооцоо хийж үзэх вэ гэхээр зүгээр л энэ сүүлийн coin market дээр гарсан тооцоог л хараад үзье. Тэгээд бусд нь бол ойлгомжтой. Та нар тэр BetaX Stacks бирж дээр бас энэ хашийн хараад тооцоо хийж үзчих хэрэгтэй. Ерөнхийдөө нэг төгрөгөөс 2.5 төгрөгийн дотор хэлбэлцэж байгаа. Нэг хүн бараг 600 мянган ширхгийг маш их хямдханаар зарсан тохиолдол гарч байгаа. Тэр одоо мэддэг хүнөө тийм их зостоо буруу захиалгаа өгсөн ингээд зараад цөөхөн хэдэн 200-300 төгрөгөөр ч өгсөн байна уу, тиймэрхүү юм харагдчихсэн шүү. Тийм учраас энэ ад coin-тэй хүмүүс энэ тодорхой хэмжээгээр ойлголттой хийж зоос зарахгүй бол үнэтэй болох юм яванда хямдхан зарчих байдаг да. За энэ хамгийн өндөр бүх цагийн хамгийн өндөр ханшин бол 0.2/1268 байна. 0.2/1268-ыг одоо доллар 2740-оор тооцож идэв. За ингээд үржиглээр нэг хамгийн өндөр нь 3.5 төгрөг хүрсэн байна. Хамгийн доод ханшин 0.3/793 байна. За энийг өөрчилж 0.3/793-ыг үржих нь 2740. Тэгэхээр 2.1 төгрөгөөр ихэлсэн байна. За энэ хооронд хэлбэлцэж байна. Та бүгд тэгээд энэ ард coin руугаа бас анхаараарай. Анхаарахтаа хамаагүй одоо биднээсийн одоо happy 24 клубээс зөвлөхөд бол хамаагүй ингээд ойлгохгүй ч юм уу те ингээд нөгөө хөөрцөх маягаар имлүү хөрөнгө хийгээд дэмүү хийж бодож байгаа. Тэглээ тэргүй энэ 5 тэрбум одоо ширхэг
альткойн маань тодорхой хэмжээгээр хөрөгдөг болчвол тэр ханшин дээр тоглолт хийж болно. Эсвэл юу гэдэг бийжээд олон хүн хэрэгэлдэг ядаж өдөрт нэг манай зах зээл дээр нэг 100 сая төгрөгийн ч юм уу 10 сая ядаж 5 сая төгрөгийн арилжаа хийсэн үед нь бас анхаарч үзвэл зүгээр болов гэсэн юм байр суурьтай байгаа шүү. За яг бодит үнэн бол юм байгаа. Бидний хувьд бол энэ альткойн маань тодорхой хэмжээгээр анхдагч гэдгээрээ бол маш их зүгээр сайн явж байна. Тэгвэл бас хөгжүүлэлт төр нь анхаарад энэ өөрийнхөө койнын үн цэнийг өсгөх тал дээр компани бас ажиллах болов гэж харж байгаа. За бид бол Forex арилжааны талаар бас шинэ салбар гаргаад энэ Forex арилжааны талаар ярих шийдэж байгаа. За биднээсийн энэ social сувгуудээр subscribe дарж болно YouTube дээр. Тэгээд хонхон дээр нь дарахад бол тань руу PP24 клубтэй холбогдож энэ крипто валютын зах зээл, хууль, бүхий л арилжаа бидний мэдээлэл бол цаг алдалгүй очих болно. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн мэдээлэл хүртэл баярлалаа.